Зөвлөмж 24 нөөдтэй холбоотой практик асуудал. Нөөдийн баримт өгдөг цахим систем бий болсон компаниудыг борлуулалтын орлогоо нуун дарагдуулах, хувийн дансаараа орлогоо авах боломжийг илүү хязгаарласан юм. Татварын дарамтыг хөнгөлөх замаар татварын орлогыг ил болгох стратегийн арга хэрэгсэл хэрэгжилж байна гэсэн үг юм. Учир нь татварын буцаалтаа авах, суглаандаа хамрагдахын тулд танаа бизнесээс үйлчилгээ авах иргэд баримтаа гаргаж өгөхийг нэхнэ. Баримтаа гаргаж өгөхгүй бол гомдол гаргах, тухайн байгууллагыг шалгуулах боломжийг нээлттэй ил болгосон. Энэ нь компаниудыг баримтаа өгөхгүй байх, орлогоо нуух боломж байхгүй болгож байгаа юм. Нэгэнт хуулийн дагуу нөөтийг бараа бүтээгдэхүүн худалдаалах бүрт төлөх нь тодорхой учраас компаниуд нөөтийн орлогын татвар, түүний тайлагналтын асуудалд дараах зүйлийг анхаарч нэвтрүүлэх хэрэгтэй. 1. Компанийнхаа үйл ажиллагааны зардлыг аль болох нөөдтэй худалдан авалт хийж, хэрэглэгч танаа компаниас нэгтгэхийн нэгэн адил нөөтийн баримтаа маш сайн нэхэж явах хэрэгтэй. Учир нь танаа компани зардал нөөтийн баримтаар баталгаажуулж байвал та худалдан авалтандаа төлсөн нөөтийн татвараа татварын албанаас авах авлага болгож бүртгэнэ. Нөгөө талаас та борлуулалт хийх бүртээ нөөтийн татвараа төлөх буюу нөөтийн өглөг бүртгэнэ. Энэ хоёр нөөтийн өглөгийн дүнгээс нөөтийн авлагын дүнг хасаж зөрүүгээр нь нөөтийн татвар төлөх үүрэг үүсдэг юм. Иймээс аль болох өөрийн худалдан авалтаа нөөтийн баримтаар баталгаажсан худалдан авалт хийх хэрэгтэй. Ажилтнуудаа дээрх татварын өглөг авлагын логикийг ойлгуулж ямар нэгэн зүйл худалдаж аваад нөөтийн баримтаа компанийнхаа регистрээр авчрахгүй бол тухайн байгууллагад төлсөн нөөтөө авлагад оруулж асуулж чадахгүй. Тэгэхээр тэр дүнгээр бид бусдын өмнөөс татвар төлөх асуудал үүсээд байна гэдгийг тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй. Баримтын системийг захын хүн гар утсан дээрээ ороод баримтаа уншуулж чадж байгаа. Төлбөр тооцооны үйлчилгээ сайн хөгжөөгүй зах худалдааны лангуунууд ч гэсэн ойлголт мэдээлэлтэй байгаа. Хэрв нөөтийн баримтаа нэхвэл хэн нэгэн хажуугийнхаа хүнтэй хоорондоо тохироод тооцоо нийлээд баримт гаргаад өгдөг гэдгийг анхаар. Иймээс баримт гаргаж ирж авахаас өмнө байнга нөөт баримт өгнө үстэй гэж асууж сурахад ажилтнуудаа анхааруулах хэрэгтэй. Хэдийгээр нөөт авахгүй бол хөнгөлөөд өгье гэдэг ч гэсэн энэ үгэнд хуурдах хэрэггүй. Учир нь нөөтөөр баталгаажаагүй баримт бол компани өмнөөс нь нөөтийн өрөнд орохын зэрэгцээ татвараас хасагдах зардалд орохгүй байх эрсдэлтэйг анхаараарай. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хямдхан авчихсан юм шиг авсан зардал маань таны татварын орлогоос хасагдахгүй гэсэн үг. Гэтэл та татвар ноогдох орлогоос уг зардлыг хасаж чадахгүй бол уг зардлын дүнгээр орлого олсон юм шиг татвар төлөхөд хүрнэ. Нөөтийн баримтаа шивсэний дараа орлогыг шивж олгох. Энэ нь олон туслан гүйцэтгэгч ажиллаулдаг олон бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэгчдээс авч борлуулдаг газар илүү хамааралтай. Хашир суусан нэгтлэнгуудын хамгийн их зөвлөдөг зүйл бол хүмүүс авах үедээ их сайхан ааштай аваад л явна. Дараа нь баримтаа авчирч өгөхгүй, нөөтөө шивэхгүй, тэгээд л нэгтлэнгуудыг асуудалд оруулдаг. Нэгтлэнгууд анхан шатны баримтаар тэр дундаа хүчин төгөлдөр баримтаар нотлогдоогүй зардлыг зардал гэж бүртгэж болохгүй, орлого гэж бүртгэж болохгүй. Ингээд л эмх замбраагүй санхүү үүсэх эхлэл болдог гэдэг. Нөөтийн тайлангаар баримт орж ирсэн эсхийг заавал шалгаж байх. Ингэхдээ худалдан авалт хийснээс хойш адаглаа 5 хоног дотор өдөр бүр үзэж орж ирсэн үгүй юу гэдгээ шалгаж байх хэрэгтэй. Нөөт орж ирээгүйг нь тайлан гаргах өдрөө мэдээд шалгах, шахах биш, урьдчилан бүх зүйлээ бэлдчихсэн байх хэрэгтэй гэдгийг хэлж байна.